За сайн байцгаана уу монголчуудаа, Стокгольм хотоос Наран Чимэг ярьж байна. Би өнөөдрийнхөө бичлэгээр та нартай нөгөө охид бүсгүүчүүд маань нэг заавал мэдчих ах тэдний мэдлэгийн санд бас нэг байж ах хэвээр нэг зүйл юм болов гэж үзснээс энэ бичлэгийг та нартай хаваалцж байна. Тэгээ энэ юу вэ гэхээр нөгөө чязган жимс нөгөө цэвэршилтэнд ямар чухал үүргийг үүсдэг вэ? Тэгээ түнд ямар хэрэгцээтэй байдаг вэ гэдэг талаар ярилцъя тий. Тэгээ үүнийг ярихаас өмнө ерөнхийдөө нэг мэдлэгийн чанартаа ер нь цэвэршил гэж юу нь юу юм тий. Энэ хизээ явагддгийг энд юунаас болдгийг тийм ээ. Ингээд цэвэршил явагдаад эхэлж байгаад танд ямар одоо шин тэмдгүүд илэрдэг үү? Үүний давд гарахад тий юу чухал вэ? Юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг зүйлүүдийг ярьцгаая л да. За тэгээд тэгвэл юунаас эхлэх вэ гэхээр ямар ч нөгөө одоо цэвэршил гэж юу юу юм бэ гэхээр тийм ээ. Энд чинь нөгөө хүний одоо биологийн цаг нь эхлээд одоо хүний цагийн тэмдэг дуусж байгаа үеийг л ер нь бол цэвэршил гэж хэлээд байдаг тийм. Гэхдээ бас яг энэ одоо ямар ч тайм байдгийг бас тэр болгоо мэдээд идэггүй. Тийм учраас энэ дээр би юу хэлэх гээд байна гэхээр одоо шинжлэх ухааны үүднээс тийм ээ. Одоо юу гэж хэлдэг вэ гэхээр эмэгтэй хүн болгон тийм охин хүүхэд болгон ээжээсээ төрөхдөө одоо тэр өндгөн эсээ хэдэн сая тэр бомб гэдгийг тийм ээ. Одоо миллиард гэдгийг тэр хэмжээтэй өндгөн эсээ аваад төрдөг. Тэгээд нөгөө бэлгийнх нь шилжилтийн насн дээр ирээд нөгөө бэлгийн боожлтынх нь явагдаад эхэлж байгаа тохиолдол тийм ээ. Нөгөө өндгөн эс маань ялгараад гадагшилж эхэлдэг. Ингээд гадагшилж байхад эр бэлгийн эс орж нөгөө үр тогтоогүй бол тэр нөгөө босорч гүцээд энэ одоо за үр болоогүй юм чингээд гадагшлаад ингээ хаягдж идэг гэсэн үг юм. Тэгэхээр ингэж явсаар агаад одоо хамгийн сүүлд одоо та 40 тавь вэ нүү 50 тавь вэ нүү 60 тавь вэ нүү тий хэдэн нас хүртэл чинь таны тэр сарын тэмдэг чи ирж яхан тгий ирээд дуусахад тэр бол таны нөгөө өндгээс чинь дуслаа гэсэн үг аахгүй юу. Энэ тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэй хүн болгон өндгөн эсээ аваад төрдөг байх нь мөн дуустдаг байх нь тийм үү. Эрэгтэй хүнээс ялгаатай зүйл нь ерөөсөө юм. Эрэгтэй хүн болохоор ерөөсөө насан туршдаа одоо үйлдвэрлэж яадаг хүүхдлээ. Мэдээж эр бэлгийн эс болохоор нөгөө өөрийнхөө эд одоо 30 40 настай 20 эдтэй 30 наснда тэр хамгийн нөгөө дээд чанартай идэвхтэй маш эрч хүчтэй тий. Тэгээ эрүүл тийм хамгийн сайн чанартай эр бэлгийн эс байж байгаа юм мэдээж ойлгомжтой. Мэдээж одоо хүүхдлээ тэр 80 90 хүртлээ одоо эндгээс нь байж байгаа ч гэсэн тэр нөгөө жоохон одоо чанар нь бодчихжээ ч юм уу ийм зүйл байна үхээс одоо эмэгтэй хүн шиг тийм ээ өндгийсээ авч төрөөд дуустдаг гэсэн зүйл байхгүй. Тэр бол насан туршдаа тэр эвэлгийнхаас ялгаруулж идэг байна. Эмэгтэй хүний хувьд болохоор аваад төрдөг тэр нь одоо амьдралынхаа явцад тэр бэлгийнхаа боожлт биологийнхаа цагаар явсаар агаад одоо дуустдаг байх нэ гэж ойлгох хэрэгтэй юм байдаг. Тэгээд энд нөгөө бас өөр нэг чухал зүйл нь юу гэдэг вэ гэхээр эмэгтэй хүн чинь ерөнхийдөө нөхөн үржихгүй маш том үүргийг үүсгэж ирдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө үр хөвгтөд болох үр хөвгтөд гаргах энэ хамгийн одоо боломжтой буюу хамгийн идэвхтэй боломжтой үе юу гэдэг вэ гэхээр үзэхдээ 20-оос 30 насны хооронд энэ бол хамгийн идэвхтэй дээд чанартай дээд зэрэгтэй явагдчихэдэг гэж үздэг. Тэгээд 35 нас хүрэхээр тийм ээ нөгөө таны үр тогтоох чадвар чинь одоо 75% болчдөг. Нэгсэндээ 25% байх болчихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө таны өндгээс чинь ялгарсаар ялгаж гаргасаар агаад тэр одоо байх ёстой хэмжээнээсээ байж байгаа хэмжээнээсээ тий 25% налгуулчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээд дараа нь 40 хүрэхээр 50% налга болчих жишээ тий. Одоо 50% танд үр боловсруулах буюу тийм ээ хүүхдээ болох 50% боломж байна гэсэн. 35 хүрэхэд 75% болчдөг байх нь 40 хүрэхэд 50% болчдөг байх нь. Тэгээл ингээл цаашаа багассаар байгаа. Тэгэхээр энэ цэвэршил гэдэг зүйл чинь тийм ээ ерөнхийдөө 1 жилийн дотор ч юм уу одоо 2 жилийн дотор ч юм уу 1 сарын дотор ч болоод өгчдөг зүйл биш байгаа. Тэгэхээр та ерөнхийдөө юу гэж ойлгох вэ гэхээр та 35 нас хүрэхэд те тэрний 35 наснаас хойш бол таны нөгөө цэвэршил ингээд зугуухнаар одоо явагдаж байна гэсэн үг байна. Тэгэхээр мэдээж дөнгөж эхэлж байгаа тэр 35 насны үед танд ямарваа нэг одоо тийм шин тэмдэг үе зөөр илэрхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө 50% багасаад дараа нь 75%
хүртэл багасж байгаа. Энэ тохиолдолд танд нөгөө тэр чинь огцом ингэж буурж байгаа учраас танд тэр нөгөө янз бүрийн завирууд гарч ийн. Энэ завирууд нь юу байдаг вэ гэхээр те гинт ингээд маш ихээр одоо халууцаж хөлрөх эсвэл гинт ингээд ямар шалтгаангүй жоохон би чихүүцэж таарах мөн сэтгэл санаа чинь маш тавгүй тийм ээ тогтворгүй болох өшөө нөгөө ингээд хүний салцдаг эрхтнүүдүүд ингээд хойр ашигтай ялангуяа өтрээ хүний хоолоо одоо нүд аргахтай ингээд хойр ашиг ийм зүйлүүд явагдаж ихтэй маш олон шин тэмдгүүд хүний биеийнх нь онцлогоос нь шалтгаалаад янз янзаар ингээд илрээд гарч ирж байгаа юм зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө Европт бол айгүй илбэг байдаг л да. Ерөнхийдөө Европ хүмүүс их эрт гэрлээд байдгүй дийлэнх нь тэгээ ерөнхийдөө нөгөө ингээд өөрийгөө боловсруулаад тэгээ сургууль соёлоо төгсөө дараа нь сайн ажилдаа болоод мөн өөрийнхөө мөрөөдөж исэн газруудаараа ээлж үзэх юм уу тийм ээ одоо үзье гэсэн бүх зүйлүүдээ хийж одоо үзчихээд за 35 хүрээд тэгэхээр за би одоо гэр бүлээ бий болох хэрэгтэй юм байна гэд гэрлээд одоо гэр бүлээ болгоод хүүхэд мөхтэй болох юм тохиолдол айгүй илбэг байдаг юм 80% гэж хэлж байна. Эрт гэрэлдэг хүмүүс байдаг л да. Гэтэ дийлэнх нь тэгээд нөгөө эндээ зөгцөөд яадаг вэ гэхээр нөгөө хүмүүс чинь энэ мэдээлэл нь те одоо эмэгтэй хүн гээд аваад ирдэг юм. Энэ мэдээлэл нь мэдлэг нь байж идэг учраас те хэрвээ за би очиод оройтч да одоо ингээд өөрийнхөө карьерийг өсөргээд мэдээ оройтчих нь гэж бодвол тийм ээ одоо над тийм эрсдэл байна да гэж үзэх юм бол тэд нар ягаад гэхээр тэгэх юм бол өөрийнхөө нөгөө үндгийсээ аваад хадгалуулчихдаг. Тэгээд түүнийг дараа нь за одоо би нэг амьдралтаа болъё одоо найз залуу болоод одоо хүүхдээ гаргая гэх юм бол түүнийг одоо яг байгалийнхаа жомсороо одоо нэг 40-тэй хүн гэхэд нэг 50% алгацвал 50% нь хүүхдээ болох боломж байлаа шүү дээ. Тэг чинь яг байгалийнхаа жомсор болж чадахгүй бол тэр нөгөө хадгалуулсан байсан өөрийнхөө үндгийсээ аваад одоо нөхрийнхтэйгоо зүг суулгуулад ингээд үр хүүхдээ болох ийм зүйл бол маш илбэг байж идэг. Энэ бол тэгтээ бас мэдээж нөгөө эдийн засгийн хувьд бас боломжтой байж байгаа юм чухал те тэр тодорхой хэмжээний бас мөнгө төлжээж тэрийг хадгалуулна л да хүн болон зүгээр ингээд явчихад өдрөг рүү хадгалуулчихдаг бол зүйл биш. Манайд бол нөгөө ийм зүйл нь жоохон ховрол байх л та. Тэгэхээр зүгээр яг нөгөө мэдлэгэнтэй за одоо энэ хооронд миний нөгөө үр тогтох үр хүүхдээ болох боломж нь илбэг байдаг юм биш үү? Нэг 40 хүрчүүл за миний боломж 50% алгуулчлаа шүү гэдэг мэдлэг нь байж ивэл хүн бас өөрөө ямарваа нэг гаргаа бодно шүү дээ тийм ээ. Тэрнээс уралдаг ч юм уу. Тийм үднэс би та нарт нэг хэлж гин тэгээд Европт бол айгүй тийм илбэг байдаг. Тэгээд өмнөөс гадна өшөө цаашаа яах вэ гэхээр нөгөө хүмүүс мэдээж эмчид үзүүлээ тэр Европт өшөө тэр нөгөө гарч ирж байгаа янз бүрийн шин тэмдгүүд ээ штэ тэр завируудыг бас намдаах тий арай багасгах энэ зүйлүүд жишээлбэл нөгөө зөв төнөрөөр одоо тэр гарч иж байгаа одоо завируудыг нь багасгах тий өшөө эсвэл нөгөө дааврын тэнцвэржүүлэх эмнүүдийг өгөх тий энэ болохоор нөгөө манайхаар бол нөгөө жирэмсээс хамгаалах эмнүүд тэр чинь угаасаа нөгөөний дааврыг өөрчлөлт оруулж идэг тий ийм зүйл байгаа хгүй. Тэгэхээр эмчид үзүүлээд эмчээс яг тодорхой хэмжээний яг өөрийнхөө биеийн онцлог буюу тий насандаа тохирсон тэр одоо дааврын эмнүүдийг аваад хэрэглэж байна. Тэр нь бол янз бүр байдаг. Одоо өтрийг ярьж хийдэг ч байдаг, зүгээр идэх ч байдаг, эсвэл арьсан дээр наадаг ч юм уу тийм ээ. Ингээд маш олон төрөл ээж байдаг. Энийг болохоор өөр одоо манай Монголд ч гэсэн бас юм хөгжөөд бас байгаа байлгүй. Одоо эмчтэй үзүүлээд эмчээсээ зөвлөгөө аваад энэ зүйлүүдийг хийх юм. Одоо танд яг зөвшөлт явагдаад ийм янз бүрийн одоо зүйл гарч ирж байгаа бол ахын чухал юм шүү. Үүн дээрээс бас нөгөө хүмүүс асуудаг л да эмчээс тийм ээ. За энэ ийм заврын үед одоо ямар зүйлийг анхаарах вэ? Одоо хоол хүнс хичээл нь бас ямар нэг гарах зүйл байна уу гэдэргээд асуудаг. Тэгэхээр нөгөө эмчнэр юу гэж хариулдаг вэ гэхээр мэдээж энэ цэвэршилт одоо маш олон зүйлийн хүчин зүйл бас гаднаас нөлөөлж идэг тий. Жишээлбэл нөгөө ингээд одоо амьдрал дээр ингээд хараад байх ганц бие ээжүүд айгүй эрт цэвэрших ийм зүйл айгүй хажуулагддаг. Яагаад вэ гэхээр тэр нөгөө байглаасаа хүнд байж ах хэвээр одоо бэлгийн харьцаа тий түн одоо байхгүй болчихжээ. Тэгээ манайх ч нөгөө ядуу буураа орон нөхрүүд нь солонгос яваад ингээд сар жилээр ажиллаа хийгээд гөлж ирэх гээд явчихдаг. Энэ хооронд нэг тэр нэг л ганцаараа тэр байглаас жамаа сороо авч явах хэвээр өөрийнхөө баяр жаргалын гормоныг буюу дааврыг ялгаруулж явах хэвээр юм байхгүй ингээд болчихоор чинь тэр бас нэг нөлөөлөх хүчин зүйл байж болдог гэж
одоо үздэг те. Гэхдээ бас яг бүр яг ийм ёстой гэсэн зүйлийг бол эмчнэр хэлдэггүй л дээ. Одоо нэг бас нөлөөлөх хүчин зүйл нь байж болох магадaltaй гэдгийг одоо хэлдэг. Тэгэхээр нөгөө хүнд бас нөгөө тогтсон амьдралдаа байнгын одоо бэлгийн харьцаа бас чухал байх нь үүнээс гадна мэдээж бас хүний орчин тий идж ууж байгаа юм гэдэг маш олон нөхцөл нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ яг ингээд цэвэршил явагдаад эхэлж байгаа тохиолдолд юуг одоо өөрийнхөө хоол хүнсний хичээлдэр юуг анхаарах вэ? Одоо гэж эмчнээс хүмүүс асуудаг л да. Ингээд ээж ахтын цэвэршилт яг явагдаад ингээд хүчтэй явж байгаа гэхэд яадаг вэ? Хүний өдрээ, хүний нөгөө сансдаг эрхтнүүд яг хуурайшдаг. Тэгэхээр үүний нөгөө тослогжуулах те тэр дотроос нь тижээл өгөх зүйл нь юу гэдэг вэ гэхээр чацарган байж байдаг. Энд болохоор нөгөө чацарган ургадгүй одоо Финлянд дэшээ ургадаг. Гэхдээ мэдээж нөгөө чацарганыг эндээс экспортоор нөгөө одоо оруулаад ирчихсэн тийм бодлоод оруулаад ирчихсэн ийм зүйлүүд импортлж оруулаад ирчихсэн ийм зүйл жимсүүд байж идэг. Тэгэхээр эмчнэр болохоор нөгөө ийм витамин байдаг чацарганаар хийсэн. Тэр витаминыг санал болгодог. Тэрний яг үхээр нөгөө хүний нүд ч бас салсдаг тий хоолоо гэл өдрийн ингээ бүгдээ хуурайштай гэдэг учраас түүний нөгөө тэр хуурайштыг багасгах зорилтойгоор нөгөө тэрнийг витаминыг санал болгодог. Тэр нь би нөгөө та нарт одоо үзүүлээ энэ шивэдэд байгаа шүү дээ. Энэ витамин би жоохон удахан барьчээ. Тэгээд энэ витаминд болохоор нөгөө чацарган хамгийн ихээр агуулгац чацарганаар л хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь мэдээж нөгөө жоохон нэмэгдсэн одоо А витамин, Д витамин гэх юм уу ийм айгу бага хөцтэйгээр имчилсэн зүйлүүд байж байгаа. Тэгээд гол зүйл нь болохоор чацарган. Тэгээд би миний хувьд өөрөө ерөнхийдөө нөгөө янз бүрийн химийн уралд орсон эмнээс айлхоор татгалздаг. Айлхоор нөгөө байгалийн бүтээгдэхүүнүүд дээр тийм ээ ургамал энэ зүйлүүдээр ерөнхийдөө хоол хүнсийнхаа тэжээлээр тийм ээ одоо зөв хооллоор явж явах хоол хүнсийнхаа тэжээлээр бүх зүйлүүдийг авчихыг аягүй хичээж идэг. Тийм учраас юуны өртөлч нөгөө ийм одоо юмнуудыг хэрэглэхийг одоо витаминуудыг хэрэглэхийг ерөөсөө хүсдэггүй. Энд чи одоо гэхэд ингээд хараа ийм капсултай байж байгаа байхгүй юу? Ингээд дотроо тэгээд энэ капсул байна гэдэг чинь энэ чинь химийн уралд очсон химийн аргаар ийм хийцэн зүйл байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь бас хүний биед ороод нэг хэсэг нь одоо тус олж яж гэсэн чинь нөгөө талаараа бас энэ капсул чинь одоо химийн уралд орсон зүйл болохоор бас нэг талаараа зарим нэгэн зүйл дээр бас хүний биед ямарваа нэг одоо сөрөг өгөхийг үүсэхгүй байхгүй. Тийм учраас би миний хувьд бол юу гэж зөвлөх нэ гэхээр та нарт нөгөө чацарганаа айгу сайн хэд. Манад нөгөө чацарган чинь айгу илбэг байдаг. Дээрээс нь чацарганаар айгу холон бүтээгдэхүүн хийсэн байдаг ш. Чацарганаа сироп хийчихсэн байж идэг те. Ундаа хийсэн байж идэг мөн чацарганаас нь тоцыг гаргаад авчихсан байж идэг. Тэгээд тэрнээсээ тэр бүтээгдэхүүнүүдээс хэрвээ одоо танд яг ингээд нөгөө чир цэвэршил явагдаад тэр хуурайших юм зүйлүүд байж байгаа бол чацарганаа сайн гэж хэлэх байна. Тэр бүтээгдэхүүнүүдээ сайн хэрэглэх гэж хэлэх байна. Ягаад гэвэл тэр чинь жишээлбэл цэцэрнэ ингээл босоход дээгүүр нь ингээл хандлаад уухад ингээд дээгүүр нь тос хүчдэг шүү дээ. Тэгэхээр чинь тэр чинь нөгөө хүний бие рүү орж ийн. Тэгээ таны эдисүүд дээр чинь шингээд ингэж гэдэг чинь таны танд хуурайшж байгаа тэр салцаг хэрэгтнүүд чинь сайн тосолж өгч байна. Тэгээ мөн цэцэргэн чинь дотроо маш их олон амьд юмудтэй С витаминтай ингээд маш олон зүйл гэж яддаг. Энэ бол айгүй чухал юм аа гэдгийг та нар зөвлөх байна. Үүнээс гадна эмчнэр юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө далайн байцаа далайн одоо өвс урдлуудыг эддээ тэрнээс айгүй яагаад гэхээр тэр нөгөө маш их минералууд эрдэс байцууд байж байгаа агуулгаж яадаг учраас айгүй зүгээр зөвлөдөг. Үүнээс гадна бас нөгөө тофу гэдэг да суши ресторан ажилладаг хүмүүс бол айгүй сайн мэдж байгаа бох тийм цагаан цэцгэн уурах шиг юм байж идэг штеп. Тэрийг болохоор ингээд уушгаад чинь манай монголоор бол нөгөө буурцнаас гаргаж авсан тийм одоо бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Тэрийг бас айгүй сайн гэж эмчнэр зөвлөдөг юм байлээ. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэмэгтэй хүнд ирж байгаа энэ цэвэршил гэдэг зүйлүүд хинч тарихгүй шүү дээ. Хүн болгонд ирэх зүйл тийм ээ. Тэгэхээр та нарт нөгөө энэ нийтлэг нь байж байвал бас одоо өөрийгөө яах вэ? Хизээ яаж ийн гэдгээ мэдрээд хизээ имлэг тандгүй юмч танцгүй ямар хүнээс зөвлөгөө авах вэ гэдгээ мэдчих бас чухал гэсэн үгнээс та нартай энийг хуваалцлаа. Тэгээд миний энэ өгч байгаа мэдээлэл та нарт жоохон ч гэсэн одоо мэдлэгийн чинь санд нэмэр болох байх гэж найдаж байна. Тэгээд нөгөө намайг сонссонд анхаарал тавьсанд маш их баярлалаа. Тэгээд миний бичлэг танд таалагдсан бол та миний нөгөө бичлэгийн доор байгаа нөгөө subscribe хийгээд намайг дагч болороо тэгсэн тохиолдолд миний тавьж байгаа энэ бичлэгүүд та
цаг тухайдаа хүрэх болно. Мөн урд нь тавигдсан хэрэгцээтэй гэсэн мэдээллийг бас нөхөд үзэж болно. Тэгээд танд таалагдсан бол мэдээж хэрэгцээтэй гэсэн нэгэндээ дамжуулаад шеэр хийгээрэй, лайк дараарай гэж та нараас хүсэх байна. Тэгээд анхаарал тавьсанд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.